Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэл хотод замбраагүй газар болгосон нь авилгал, хэл хавхуултай холбогдож олон нийтийн бухимдлыг төрүүлж ирсэн. Тухайлбал нэг аж ахуйн нэгжид олон тооны газар болгосон зэрэг хууль зөрчсөн маргаантай асуудлууд гарсан юм. Тэгвэл өнөөдөр Улсын хурлын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор Улсын хурлын 35 гишүүний өргөн барьсан Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар хянан шалгах төр хороо байгуулах саналыг хилэлцэх байсан ч тус байнгын хорооны эрс үрийг улмаас хойшлогдлоо. Нийслэлийн хэмжээнд 2000-аас 2020 оны хооронд нийт 18,439 газар олголтыг шийдвэрлэсэн бөгөөд үүний 14,876 газар эзэмших ашиглах эрх олгосон шийдвэр гарсан байна. Ингэхдээ нэг аж ахуйн нэгжид 49 болон 72 ширхэг газар эзэмших зэрэг хууль зөрчсөн маргаантай олголт гарсаар байгаа юм. Иймд Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар хянан шалгах төр хороо байгуулснаар нийслэлийн газар олголтын шийдвэр, газар ашиглалтын байдал, гарсан алдаа зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харьцлах асуудлыг тодорхойлох зорилгоор холбогдох тогтоол шийдвэр газар олголтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх байна. Нийтийн эдэлбэрийн газар буюу ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын талбай, эмнэлгийн талбай, иргэдийн нийтийн талбай, голын айс хавд хэн гэдэг албан тушаалтан хэдэн онд газар олгосон юм бэ? Цаашид энэ алдаа завхралыг хэрхэн зогсоох юм бэ гэдэг зорилгоор бол хянан шалгах төр хороогүй санаачлан өргөн барьсан. Газрын харилцааг бид нар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж энэ хоёр нэг цонхоор байхгүй бол хоёр өөр замаар яваад өнөөдрийн энэ нийслэл Улаанбаатар хотын энэ алдаа бий болчиход байна. Тэгэхээр энэ алдсан зүйлийг өнгөрсөн 30 жилд алдсан байна гэж орхих биш. Хаана яг хэн гэдэг албан тушаалтыг алдсан юм бэ гэдэг бид нар хариуцлагын асуудлыг ярих ёстой. Хоёрдугаарт нь цаашид нэг цонхоор хотын төлөвлөлтийг бол харах шаардлага бол үүссэн гэдгийг хэлье. Яг энэ Улаанбаатар хотын алдааг магадгүй дархан Эрдэнэт гэх юм уу дараагийн хотууд дээр үүсчихвэ гэдэг үүднээсээ хууль эрх зүйгээ илүү тодорхой болгоё. Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын их хурлын тухай хуульд зааснаар Улсын их хурлын гишүүдийн дор хаяж 32 нь санал гаргаснаар тодорхой асуудлыг шалгах зорилгоор хянан шалгах төр хороо байгуулах боломжтой байна. Мөн саналыг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонх дэмжүүл тогтоол баталж төр хороог байгуулдаг. Тус хороо нь тодорхой асуудлыг шалгаж дүгнэлт гарган Улсын их хуралд танилцуулах үүрэгтэй бөгөөд жилд 2 хянан шалгах төр хороо байгуулах боломжтой байдаг байна. Гэвч өнгөрсөн хугацаанд улс төрийн шахаа хэл хахуулаас үүдэн ухаан хотгийн ордтой холбоотой гашуун сухайд ганц мод төмөр замын хилцээр асуудлаар мөн харьбины гэрээний асуудал зэрэг хянан шалгах төр хороо байгуулах санал гарсан ч дэмжигдээгүй өнгөрсөн байдаг. Иймд тус газар олголттой холбоотой хянан шалгах төр хорооны санал улс төржүүлэлт болон гишүүдийн эрзээс олж төр хороо байгуулах асуудал унахгүй гэсэн болгоомжлол санал гаргагч Улсын их хурлын гишүүдийн донд байгаа юм а. Туул голын энэ айс авд хурдны зам барих нь инженер эдийн засгийн тооцоол нь зөв юм уу? Энэ санхүүжилт нь яагаад 2.3 их найд байгаа юм бэ гэдэг дээр ажлын хэсэг байгуулах санал гаргасан боловч дэмжигдээгүй. Харьбины гэрээг ил тод болгоё гэдэг хянан шалгах төр хороо дэмжигдсэнгүй. Мөн одоо ухаан худгийн хяналтын төр хороо бас дэмжигдсэнгүй л дээ. Тэгэхээр иргэд маань энэ хянан шалгагчийг үүргээ парламент илүү сайжруулаасай. Иргэдийн мэдэх эрхийг энэ хэвлэл мэдээлэлээр дамжуулаад энэ мэдээлэл авах эрхийг хангаасаа гэдэг ийм хүсэл бол байгаа. Тийм учраас бол одоо энэ газар олголтын харилцаа гэдэг бол зөвхөн улс төрч сэдэв биш. Энэ Улаанбаатар хотын дараагийн бусад хотуудын хөгжил дэвшилтэй холбоотой учраас богдуулаасаа л харал та. Дархан цаацтай гэдэг байгаа мөртлөө одоо яг нэг үлэхэд бол одоо нийгмийн кастны систем үүссэн юм шиг зарим дархан цаацаа ууландаа ингээд уулуулаар нь хашаад авцсан байж байдаг. Гэтэл цуслан лагерын хэмжээнд юм гэр оролт амьдарч байгаа хүмүүс нь баг цуслангийн хойшоо одоо манай цуслангийн хүмүүс амьдардаг лагерын чинь баг үндсэндээ 50% нь баг газар аваагүй тэр байд юм билээ шүү дээ. Тэгээ энэ миний нэг учир шалтгааны нь олоод бас иргэдэд өмччүүлээд ингээд олох ажлыг бол дистаралтай хийгээд явах хэрэгтэй л гэж би боддог. Улс төржих зорилгоор одоо магадгүй зүгээр ингээд хянан шалхаар оруулж ирчээл хин нэг яллах цоллох гээл 30-40 жилийн өмнөх химиг одоо ингээд наан цаана гэл ингээд яриад ахна л зүгээр хэр зэрэг оновчтой байдیں۔ Гэхдээ энийг бол одоо магадгүй хилцээ шийдэх бол Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар хянан шалгах төр хороо нь нийслэлийн газар олголтын бүх үеийн шийдвэрийг шалгаж, хууль зөрчил нийтийн эрх ашигын алдагдал байгаа эсхийг тогтоон, цаашдын хууль бодлогын өөрчлөлтийн санал гаргах зорилготой байна. Хэрэв өнөөдөр Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар хянан шалгах төр хороо байгуулах санал хэлэлцэгдсэн бол энэ 7 хоногийн улсын их хурлын чуулганаар хэлэлцэх товтой байжээ.